Сайн байцгаана уу? За өнөөдөр хэдүүлээ пэйжбайгаа хамгийн анхны өгүүлбэртэй бодлогыг хамт үзцгаая. За өгүүлбэртэй бодлого бодохдоо бол яах вэ гэхээр ер нь хүүхдүүд бол нийтлэг эхлээд бүтэн өгүүлбэрээ уншаад дараа нь бодох гэдэг. За энэ маань яах вэ гэхээр өгүүлбэртэй бодлогыг маань жоохон хүндрүүлэх тийш хандуулад идэг. За бүтэн ийм урт өгүүлбэр уншаад дараа нь бодлогоо бодохоор жоохон хүндрэлтэй болчдөг. За тийм учраас яах вэ гэхээр эхлээд ер нь бол өгүүлбэртэй бодлогыг өгүүлбэрээ таслаад бодчихвол их зүгээр ээ да. За одоо өгүүлбэртэй бодлого бодцгоё. За эхний өгүүлбэр. За дэлгүүрт дөрвөлжин тууш дэвтэр. За нийт 455 ширхэг бол ирсэн гэсэн мэдээлэл байна те. За тэгэхээр энэ нэг яах вэ гэхээр за эхлээд тэмдэглэж чинь те. За дөрвөлжин за тэгээд тууш гэсэн ийм хоёр дэвтэр ирсэн юм байна. За тэгээд нийтдээ бол 450 ширхэг. За тэгээ 2 өдөр удалдаалж дуусгасан гэсэн мэдээлэл байна. За тэгвэл 2 дахь өгүүлбэр. За дөрвөлжин дэвтэр тууш дэвтэрнээс 6 дахин олон гэж. За тэгэхээр дөрвөлжин дэвтэр маань тууш дэвтэрнээс 6 дахин олон гэсэн. За тэгвэл дөрвөлжин тууш дэвтэр бол яг үгээр нэг гэрчмээр төсөөлөх юм бол дөрвөлжин дэвтэр маань нийтдээ 6 гэрчим болно гэсэн үг. 6 дахин их гэсэн учраас. За тэгээ хамгийн ихний өгүүлбэрт өгсөн мэдээллээр бол яг үгээр энэ хоёр нийтдээ болохоор 455 ширхэг байгаа гэд хэлсэн. За тэгэхээр эндээсээ бол яг үгээр дэвтэр тус бүрийн тоог олж олно гэсэн дэвтэр тоо тус бүр. За тэгэхээр энд нийтдээ бид нарт бол бидгэж байгаагаар бол нийтдээ 6 ширхэг дөрвөлжин дэвтэр бол нийтдээ 6 ширхэг хэрчим. За тууш дэвтэр бол нэг хэрчмээр бол төлөөлөгдсөн байна. За тэгэхээр нийтдээ бол энд бол 7 хэрчим байна те. 7 хэрчим байна. За энэ 7 хэрчим чинь өөрөө юутай тэнцвэр юм бэ гэхээр 455 гэсэн гэж өгөгдсөн. За тэгвэл эндээс бол нэг хэрчимд ногдох хэмжээг нь олчиж болно гэсэн. Нэг хэрчимд ногдох хэмжээ. За нэг хэрчимд ногдох хэмжээг бол яах вэ гэхээр 450-ыг 7 хуваагаад болчихно гэсэн. За ингээд 7 хуваавал за 6-аар өгнө. 42 3 буулаа. Тэгээд 5-аар орчин. За тэгэхээр нэг хэрчимд ногдож байгаа хэсэг тоо бол 65 юм байна те. За тэгээд ингээд эндээс бол яах вэ гэхээр дөрвөлжин дэвтэр бол юу болж таарах вэ гэхээр 65-ыг үржих нь 6 буюу 390 болж таарах нь л та 390 ширхэг. За тэгвэл тууш дэвтэр бол нэг хэрчим учраас 65-ыг нэгээр үржээд за 65 ширхэг. За ийм тус дэлгүүрт ийм дэвтрүүдийг авчиж гсэн байна. За тэгээ дараагийн өгүүлбэр. Дараагийн өгүүлбэр маань яг үгээр юм багтайгаар босож эхэлж байна те. За эхний өдөр дараагийн өдрөөс 30-аар болон дөрвөлжин дэвтэр худалдсан бол өдөр тус бүр хэдэн дөрвөлжин дэвтэр худалдсан бэ гэж. За тэгэхээр эндээс бол эхлээд за энэ багш тодруулчих энэ өгүүлбэрийг. За энэ өгүүлбэр за эндээс эхлээд энэ өгүүлбэрт бол юу ярьж байгаа вэ гэхээр зөвхөн дөрвөлжин дэвтрийн талаар ярьж. За тэгэхээр бид нарт бол тууш дэвтрийн хэд байх ерөөсөө мэдээлэл бол хэрэггүй шаардлагагүй болчлоо. Бодлогонд бол шаардлагагүй болсон учраас за энийг хоош нь ингээд тавьчих. За тэгээ бид нарт бол дөрвөлжин дэвтэр. За тэгэхээр хоёр тэр шараар бодсон өгүүлбэрт бол яах вэ гэхээр 2 өдөр юу зарж байгаа те дэвтэр зарж байгаа. За эхний өдөр 1-р өдөр за 2-р өдөр гэт ингээд бодлого маань дараагийн үйл. За эхний өдөр бол яах вэ гэхээр эхний өдөр дараагийн өдрөөс 30-аар болон дэвтэр зарсан гэж. За тэгвэл эхний өдөр яах вэ гэхээр нэг юм хэрчим тэгээд нэмэх нь 30. Дараагийн 2 дахь өдөр бол яах вэ гэхээр нэг хэрчим гэсэн ийм байдалтай бодлого маань төсөөлөгдөж зургана гэсэн. За тэгэхээр нийтдээ хэдэн ширхэг дэвтэр зарсан бэ гэхээр 390 дэвтэр. Яагаад гэвэл энэ зөвхөн дөрвөлжин дэвтэр зарсан мэдээлэл байгаа. Тэгээ зөвхөн дөрвөлжин өдөр тус бүр те хичнээн дөрвөлжин дэвтэр зарсан юм бэ гэдэг
зүйлийг бол олох хэрэгтэй байна. За тэгэхээр одоо энэ бодлогыг бодохдоо яг үгээр биднэрт бол яг 2 хэрчим нэмэх нь 30 гэсэн юм нийлбэр маань нийтдээ 390 болж байна. За тэгвэл 390-ээсээ тэр 30-аа хасчихна. За 30-аа хасчих юм бол яг үгээр 30-ыг хасчих юм бол энэ 2 хэрчимд энэ 2 хэрчимттэй энэ улаанаар зурсан 2 хэрчимд маань ногдох тоо олдчихно гэсэн үг. За энэ ногдох тоо бол яг үгээр 360 болох нэ. За тэгээ 360 маань яг үгээр энэ маань 2 хэрчимд ногж байгаа тоо шүү дээ. 2 хэрчимд ногж байгаа. За тэгвэл 1 хэрчимд ногж байгаа тоог нь олохын тулд 360-ыг 2 тоо гоочих юм бол 180 ширхэг бол. За энэ бол 1 хэрчимд харгалзах 1 хэрчимд одоо харгалзах тоо болж таарч байгаа гэсэн үг. За тэгээд эхний өдөр 1-р өдөр зарсан нийт дөрвөлжин дэвтрийн тоог болъё те. Тэгвэл 180 дээр 30-ыг нэмээд 210 ширхэг дэвтэр зарсан байна. За 2 дахь өдөр бол яг үгээр 2 дахь өдөр 1 хэрчим дэвтэр зарсан учраас 180-ыг үржих нь 1 буюу 180 ширхэг дэвтэр 2 дахь өдөр бол худалдаалсан байна.